За баярлалаа ажлын хэсгээс асууна. Тэгэхээр зэрэг төрөвчийн удаа энэ хөвлийг оруулж ирээд батлах санал хураалтад дэмжсэн хүний нэг байгаамаа. Гэхдээ бас дотор жах эргэлзээ байсан. Одоо тэр эргэлзээгээ бас арилгах үүднээс асуулт байгаа юм. Одоо баруун талын 5 аймагтаар гурлийн үн бол тогтворчсон. Улаанбаатараас хямд гурил ичж байгаа. За тэгтээ зэрэг одоо энэ хууль батлагдаад гаргасны дараа энэ нөхцөл байдал өөрчлөгдөггүй байх ямар баталгаа байна вэ? Өөрөөр хэлбэл засгийн газар энэ одоо улаан буудаан импортод тодорхой хэмжээний одоо квот тогтоох болон бусад асуудлыг хэд хоногийн дотор шийдээд тэр ард түмэнд хүрчих ёстой юм бол үрдүрнэ. Энэ нэг тодорхой хариулт өгөөч гэж бодож байгаа. Яагаад гэвэл бидний хувьд дотоодын үйлдвэрлэлийн дэмжих, дотоод зах зээлээ хамгаалах энэ чухал асуудал мөнөөс мөн. Гэтэл нөгөө талд нь хүнсний түүхийд бүтээгдэхүүний хангамж болоод хүртээмжийн асуудал бол энэсээ дутуугүй чухал асуудал байгаа юм. Тийм учраас энэ жил одоо энэ газар тариалангийн үйлдвэрлэл дээр хүндрэлтэй нөхцөл үүсч эхлээд байгаа. Энэ байдлыг харгалзан үзээ засгийн газар тэр гурлийн үн нэмэгдэхгүй байх талдаар одоо шалгах арга хэмжээ авчих чухал байна. За ийм л асуулт байна. За Сандгийн бямцэг сайд хариулт өгье. За эргэлгээс гишүүн чухал асуулт хөндөж байна. Ер нь одоо баруун бүс нутаг, баруун аймагуд за Улаанбаатараас холдох зөв аймагуд гээд энд тэгэл Улаанбаатараас холдох тусмал бараа бүтээгдэхүүний үн өртөг нэмэгдэж байдаг. Яагаад гэвэл тээврийн зардалтай, тээвэрлэлтэй холбоотой, хүртээмж хангамжтай холбоотой. Үүнээс болол үндсэндээ бол анх бол энэ гайлын албан дотор тавих асуудал бас л одоо баруун бүс нутагт гурлийн үн хэд өндөр болсон учраас гайлын албантаас чөлөөлсөн. Баруун бүс нутагтаа тухайлаа чөлөөлсөн байсан бол уул нь одоо юу гэдгийг улсын хэмжээ чөлөөлөх шаардлагагүй болох байсан. Гэтэл одоо улсын хэмжээ чөлөөлөөд тодорхой хэмжээгээр бас гурлийн үн хямдарсан буусан. Одоо буцаагаад одоо тавих шаардлагатай гэж байгаа. Сая ч гэсэн одоо улсын хурлын энэ хууль дэмжигдээгүй нэг шалтгаан бол таны ярьж байгаа энэ одоо бас баруун бүс нутгийн одоо гурилыг яаж тогтвортой хямд хүртээмжтэй хангах вэ гэдэг асуудал бас шийдэгдэгөөтэй холбоотойс зарим гишүүд бас буцаахад бас саналаас илэрхийлж байсан. Тийм болохоор энэ удаа бас энэ тогтоол дээр бол энэ баруун бүс нутагт гурлийн татварыг улсын хэмжээнд одоо тогтооно. Гэхдээ баруун бүс нутагт газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, гурил тэжээлийн үйлдвэрлэл хангамжийг тогтвортой байлгах тодорхой төлөвлөгөөг одоо засгийн газар боловсруулаа гэсэн ийм одоо үүргийг улсын хурлаас өгөхөөр тогтоолын төсөл бэлдсэн байгаа. За мөн одоо баруун бүсийн одоо гурил тэжээлийн үнийн өсөлт, инфляци нөлөөллийг бууруулахтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд тээврийн зардал дээр нь одоо татаас өгөх ийм одоо төсвийн одоо талах саналыг боловсруул шаардлагатай төсвийн санхүүжилтийн одоо санхүүжүүлж одоо хэрэгжлийг хангаж ажиллах гэсэн үүргийг улсын хурлаас засгийн газартаас өгөхөөр одоо ийм улсын хурлын тогтоолын төслөөс энэ хуулийг дагаж орж ирж байгаа. Энэ хүрээндээ үндсэндээ бол азлагдсан бүс нутагт одоо амьдарч байгаа ард иргэдийн гурил тэжээл одоо хүнсний хангамжийн асуудал дээр ийм одоо зохицуултыг давхар хийхээр ийм бас уян хатан зохицуулт энэ юг орж хуулийг дагаж орж ирж байгаа гэдгийг хариулъя. За мөнгөн цогийн ган хүлэг гişүү асуулт сууя. За гişүүд бол ажлын хэсгэнд орой мэндийг хүргье. За гайлын албан дотроос чөлөөлөх тухай хуулийн асуудлыг 2 дахь удаа